За хаасан бяцхан хүүхдүүдээ 3 дугаар 4 дугаар хичээлийн гэрийн даалгаврыг хийя. За гэрийн даалгавар дээр юу өгсөн бэ гэхээр CL хэрчмийн CL хэрчмийн хажуугийн проекцийг байгуулж дутуу координатын утгыг нөхөж бичнэ үү гэсэн. За тухайн хэрчмийн өөртийг тодорхойлж бичээрэй гэсэн. За C-ийн өгөгдөл маань болохоор 10, 15, 30 гэдэг хэмжээ өгөгдсөн байна. Харин L-ийн X-ийн утга нь өгдөггүй байна гэсэн. За тэгэхээр бид нар юу хийх вэ гэхээр эхлээд шугам аваад багш нь хөнгөр явнаа. Өнгийн тустай явууч. За эхлээд эндээсээ байгуултаа явах нь байна. За мөн L-гээ явах нь байна. За L-ийг яагаад илгээгээд байна? Шугам маань угаасаа 0 дээр болоогүйсэн юм шүү дээ. За одоо эндээс хэвдүүлээ яах вэ гэдэг шийдэх нь байна. За энэ маань хэвтээд проекцлогч байгаа тийм ээ. Хэвтээ хавтгаа дээр C1, L1 маань давхцаж байна. Тийм болохоор хэвтээд проекцлогч байх нэ гэдэг. За яаж энэ шулуунууд гарсан бэ гэхээр бид нар одоо яах тэмдэглэж өгнө. За C-ийн X утга нь энд байх нэ. За C-ийн Y утга нь энд байгаа. За тэгвэл энэ маань яаж байгаа? Адил энэ дээр CY маань энд ирж байгаа гэсэн үг шүү дээ. За одоо яах вэ? L-ийн CZ маань дутуу байна. L утга нь бас адилхан байгаа. CZ. За CZ энд байна. За тэгэхээр энэ дээр хэвдүүлээ. За энэ хэрэг тод болчих юм болов. C-ийн 3 проекц буюу хажуугийн проекц маань энд гарах нь. За тэгэхээр энэ маань C-ийн 3 проекц ах нэ. За дараа нь L-ийг маань LZX маань болохоор аюутайгаа давхцаж байгаа шүү дээ. CX тэгээд давхцаж байгаа. За энд ингээ оруулчихъя. Дараа нь LY маань давхцаж байгаа. LY маань CY-тэйгээ давхцаж байгаа. За LZ маань болохоор энд байгаа шүү дээ. За тэгэхээр бид нар яаж байгаа? Энд L-ийн 3 проекц үүсэж байна гэсэн үг. L-ийн 3 проекц. За тэгэхээр энийгээ тодруулаад өгчээ. За ингээд байгуулт дутуу проекцоо гүйцээгээд байгуулсан. За одоо яах вэ? Хэрчмийнхаа уртыг олгосон ш. CL-ийн уртыг олох нь X маань Y маань адилхан учраас энд юу гэж бичигдэх вэ гэхээр L-ийн X утга маань 10 гэж бичигдэх нь байна. За L-ийн Y утга маань болохоор 15 гэж бичигдэх нь байна. Адилхан тэнцүү байгаа учраас тийм ээ. За одоо тэгээд бүгдээрээ CL хэрчмийнхаа бодит уртыг олох гэж байгаа учраас бүгдээрээ энэ дээр тавих нь. За энэ дээр багш нь янгууд 18 гэдэг хэмжээ гарч байна. За багш нь 2 цагийнхаа дээд тоотоос нь юу авлаа. Тэгээд энд 18 гэдэг хэмжээ гарч байна. CL-ийн бодит урт маань. За ингээд бүгдээрээ CL хэрчмийн хажуугийн проекцийг гүйцээгээ зурлаа. Хэрчмийн бодит хэмжээг нь оллоо.
За тэгвэл одоо хоёр дахь даалгавар маань болохоор яах юм бэ гэхээр DE хэрчмийн 31 журцтай бөгөөд нүүрэнд проекцлогч байршилтай бол DE хэрчмийн дутуу проекцийг байгуулж E цэгийн координатын утгыг нөхөж бичээ гэсэн. За тэгвэл энэ маань нүүрний автгаа дээр D2, E2 маань давхцаж байгаа учраас энэ маань нүүрэнд проекцлогч болон байх нэ. За одоо тэгвэл шугамаараа хэдүүлээ. Яах вэ гэхээр DE хэрчмийн урт нь 30 гэсэн хэмжээ. За тэгэхээр багш нь 30 гэдэг хэмжээг энд авлаа. За энийг жоохон тодруулаад өгье. За DE хэрчим маань урт нь 30 учраас энэ маань бодит хэмжээ байх нэ. За тэгэхээр энэ хооронд тодруулаад өгье. Арай бүдүүр авчлаа. За ачаар. За DE хэрчмийг холбоод өгч. За ингэж тодруулаад өгчээ. За тэгэхээр 30 байгаа тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ яах юм бэ? Дутуу проекц байгуулна тийм ээ. За нөгөө DX. За эндээс нь холбочих доо. За ингэж холбоод өгье. За эндээс За одоо бүгдээрээ яах юм бэ гэхээр энэ дээр DX болон DE EX маань тэнцүү байх нэ. За энд байна. Хоёлаа энэ дээр гарч ирнэ тийм ээ. За тэгвэл DZ болон EZ маань мөн адил тэнцүү байх нэ гэдгийг эндээс харж болно. За тэгвэл Y утга нь өөр юм тийм ээ. За одоо тэгэхээр бид нар энэ дээр DY маань энд байх нэгдэг боллоо. За ингээд эндээсээ биш Y-ийг болно энэ гэсэн үг. Тийм ээ. За эндээсээ багш нь Y-ийг доошо болгосныг энд аваад тавьчих. За дараа нь D-ийг муу адил ишиг аваад тавьчихё. За тэгэхээр D-ийг DX-ийг холбосон маань бидний За энд маань Y-ийн нэг проекц үүсгэх нь байна. Харин энд D-ийн нэг проекц үүсгэх нь байна. За Y-ийн нэг проекц харин D-ийн нэг проекц үүсэж байна. За одоо энэ дээр хэрчмээ тодруулаад өгье. За ингээд Y-ийн координат утгыг болохоор байна. За X нь адилхан учраас хэд вэ? 15 гэдэг хэмжээтэй байх нь байна. За Y нь Y-ийн Y утга маань хэд вэ гэхээр за шугамаа хэмжээд за Y утга маань за 10 байх нэ. За тэгэхээр энэ дээр бид нар хэд гэж очих вэ гэхээр 10 гэж очих нь байна. За Y-ийн Y утга нь 10, Z маань болохоор адилхан байгаа тийм ээ. 20 гэдэг хэмжээ байна. За ингээд Y-ийн координат утгыг олоод дутуу проекцуудаа байгууллаа. За та хэд маань даалгавраа хийгээд
илгээгээрэй. Баярлалаа баяртай.